Дэлхийгээр нэг тархан суусан илэгнэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүн олон өндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг эхлүүлэхээр Join Me цэгмэний захирал цомирлог болон хөдлөг зандаа миний бие бэлэн болоод байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг хаанч хизээч эрчим хүчтэй гэдэг үрээтэй сэргээгдэх эрчим хүчний EcoFlow гэдэг брэнд болон аялах боломжийг хүмүүр дүрээтэй Join Me цэгмэн ивент тэтгэж амаа. За ивент тэтгэгч минь өдрийн мэнд. Өдрийн мэнд. За гэр бүл бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртний бөгөөд хамгийн эрхэм нийгмийн нэг үндэс үс нэг тийм үү. Эрт цагаас эхлэн өнөө үеийг хүртэл гэр бүл нь хүний амьдралын тэр тулгуур баган нийгмийн анхдагч нэгж болсоор ирсэн. Өөрөөр хэлбэл гэр бүл гэдэг нь улс орны хамгийн анхан шатны нэгж. Энэ анхдагч нэгжийн асуудал тухайн улсын ирээдүйг тодорхойлж байдаг. Учир нь гэр бүл бол зөвхөн хамт амьдрах орон зай биш. Харин ёс суртахуун, хүмүүжил, боловсрол, үнэт зүйлс зэрэг нийгмийн үндсэн элементүүдийг төлөвшүүлдэг тэр анхны орчин байгаа. Мэдээж гэр бүл бүрт тулгардаг асуудлуудын тэргүүг нэнд төрөлт багасгах гэдэг асуудал ороод байгаа даа. Гэтэл энэ зүгээр нэг гэр бүлийн дотоод асуудал биш. Цаашлаад бүр улс орны тусгаар тогтнол, ирээдүйн тэр улс орон орших хэсгэд хүртэл нөлөөлөхөц нийгмийн маш гүн гүнзгий сорилт болж хувираад байна. Төрөлт дэлхийн тэр ямар багасч те ялангуяа хөгжингүй орн болох хэрээр. Хөгжил муутай буур орнууд болохоор төрөлт нь их байгаад байдаг. Их байгаад. Тэ. Учир нь хүн амын өсөлт бүтэц заламж хойчин тасралтгүй үргэлжлэх гэдэг бол зүгээр нэг статистик тоо биш байна. Улс орны хөгжлийн түүчээ болсон тэр хөдөлгөгч хүч, эдийн засгийн үндэс, нийгмийн доктортой байдлын амин сүнс бол энэ яг төрөлт юм. Тухайлбал Өмнөд Солонгос, Япон, Тайван зэрэг өндөр хөгжлийн орнууд өнөөдөр төрөл бууралтын тэр хямралтай нүрд болж штэ. Хүн амын тэгэхэр чин хажуур хөгшрөлт маш их явж энэ чинь те хүн өндөр насхан сайхан ч гэсэн нөө залуус нь баг өндөр наснууд их байна гэдэг чинь энэ саарл цунами одоо их болж штэ. Тэгэхээр ажиллах хүчний хомсдол, эдийн засгийн тэр агшилт цаашлаад бүр баталгаа хамгаалах чадамж нь хүртэл суулгарч байгааг энэ дэлхийн олон судалгаа нотолж байна. Эдгээр улс орнууд төрөлтийн түвшин бүр нэгээс бага болсон. Тэгэхээр нийт хүн амын бууралд эрчимчгийн зэрэгцээгээр ганц бие өрөх, гэрэлтээс татгалзах хандлага нэмэгдэж байгаа нь төр засгийн түвшинч гүн төгшүүрт одоо төрүүлж эхлэв байна л д. Энэ бол их хач үзэл болж. Тэгэхээр өнөөдөр энэ талаар их ярина гэсэн үг. Тийм байна. Сая Солонгос гэдэг нэрийг дурдлаа шүү дээ. Саяхан нэг судлаачийн нийтлэлийг уншиж хахад одоо энэ солонгосчууд маань K-pop одоо дуулсаар агаад ер нь бол дэлхийн түүхэн дээрээс алга болох гээд энэ удаа гэсэн юм асуудал төвшүүлж нэг бичсэн байсныг саналаа. Зөв жишээ шүү дээ. Харин тий. За эдгээр улсуудад залуус нь ер нь бол гэрлэх сонирхолгүй. За гэрэлсэн ч төрөх нөхөн уржих шийдвэр гаргахаас хойш суугаад ихснийг бид ерөөсө харж байгаа тий. Энэ улсын залуусын төрөлтийн дундаж индекс ерөөсө 2-оос доош орсон гэсэн үг. За ялангуяа бүр Солонгос 2023 оны дунджаар төрөлтийн индекс нь бүр 0.7 болоод буцаан гэсэн үг. Пүүш нэгээсээ доошлцсан. Нэгээсээ доош. Энэ дэлхийн хамгийн доод нэ. Пэш тэг 1.7 юу? Тэг 1.7. Юу вэ те? Тэр чинь бүр юу хоёр гэр бүл тутмын нэг нь шахуу баг ингээ хүүхдг болж байна гэсэн үг. Хүүхдг болж байна гэсэн үг тий. Гэрэлж өгдгөө нэг бол гэрлэж төрж өгдөг болцсон л гэсэн үг. 0.7 гэдэг чинь одоо дэлхийн хамгийн доотлын түвшин юм байна. Гэтэл дэлхийн доктортой хүн амтай байх доод босго өөрөө 2.1 байдаг. Хоёр хүүхэдтэй байвал нэг боломж юм тий. Нэг гэр бүл үүслээ бүр багтаа хоёр хүн одоо төрүүлж ээж одоо энэ нөхөн өрчгийн төвшин яг ингээд одоо төвшнгөө барьж ийна л гэсэн. Мэдээж энэс дэшээ байвал хүн ам өснө гэсэн үг байна шүү дээ. Тэгээд яг энэ ирчээ хадгалах юм бол 2060 он гэхэд Солонгосын өмнөд Солонгосын бүр 65 бүр тал хувийн 65 наснаас дээш насны иргэдтэй болно гэсэн. 2060 он гэдэг. Тийм. Ч том хажууд байгаа шүү дээ 60 жилийн дараа. Тийм. 35 жилийн дараа хүн амын тал нь 65-аас дээш насны хүмүүс хөгжүүлээ ормолно гэсэн. Тэгээ ингээд хөгжүүлэн давмгаалаа залуучууд байхгүй болоод ирэхээр яадаг юм гэхэлэр ажиллах хүчний нөөц байхгүй болно ойлгомжтой тий. Ажиллаж байгаа хүмүүс чинь тэдний төлөө ажиллаад одоо би татвар төлөхдөө хөгжүүлэхийн төлөө л ингээд залуу хүн ажиллаад гар чинь нөгөө ажиллах хүч чинь өөрөө бас их хэцүү урамгүй болж байгаа юм шүү дээ. Одоо нөгөө burn out гэдэг чинь шатаж дууснаа л гэсэн үг шүү дээ. Ажиллаад байдаг татвар төлөөд байдаг. Өөрсдийнх нь төлсөн мөнгө нь нэг баахан хүмүүсийн л одоо орчинлоо ингээ яваад байна гэсэн үг шүү дээ. За тэгээд ажиллах хүч багасаад ирнэ гэхэлэр дагаад нөгөө татварын орлого буурна.
Татварын орлогогүй улс орны засгийн газрууд юу гайх юм те. Ядуур шүү дээ. Тий. За тэгээд нийгмийн одоо тэгээ мөнгөгүй ядчих хахад нийгмийн зардал өсчихнэ. Халамжийн зардал. Халамж нөгөө олон хүчжүүлэн тэгэл имлэг довлого гэж явж байна те. За цаашлаад цэрэгт явах насны залуучууд багасаад ирнэ. Энэ нь өөрөө тухайн улсын батлан хамгаалах хүч суларж байгаа гэсэн үг. Тэ. За тэгээд бүр цаашлаад нарийн юм ярих юм бол нөгөө соёлын залгамж халаа эднэр нь тэгэл байхгүй болно гэсэн үг тий. Гэх мэтчлэн ийм аюулууд дагалддаг байна. Тэгэхээр ер нь бол эцсийн бүлэгтээ гэр бүл гэдэг чинь зүгээр л нэг одоо тийм хоёр хүний хоорондоо ярьж байгаа асуудал биш, бүр тухайн улс орны ирээдүйн талаар ийм айхтар доктортой байдал зөргөөр нөлөөлөх хэсгийг одоо явж байгаа байна шүү дээ. Тийм. Тэгэхээр яг энэ хичээр явах юм бол бид юу болж харах вэ гэхээр одоо өмнөд Солонгост тий одоо ялангуяа тийм Филиппин, Индонез хүмүүс амьдрахыг харна гэсэн үг шүү дээ. Одоо Европ твийг бид нар тий одоо Африкаас гаралтай өнгөт харьцнуудын одоо тип болохыг удахгүй харна гэсэн үг шүү дээ. Ер нь хэлсэн бил. Христийн тийм шашин биш. Исламын шашинтай тип болж байгаа юм шүү дээ. Ер нь бол ингээд бүх юм өөрчлөгдөнө. Өөрчлөгдөж байгааг нь сайн ч гээгүй муу ч гээгүй зүгээр л ийм болж байгаа. Одоо эхэлсэн шүү дээ. Саяхан хоёлаа нэг дугаар дээр ярьсан шүү дээ. Нөгөө Испанч нь арабуудын эзэлтэнд орчоод арай гэж ингээ гаргасан юм билээ шүү дээ. Уг нь. Одоо буцаад ерөнхийдөө энэ Европ одоо соёл бол буцаад яг нөгөө арабуудтай гэдэм үү өөрөнгөт арьстай хүмүүстэй эзлэгдэж ер нь дуусч байгаа дүр зургийг бид нар харсаар л бах тий. Их өрмөц түүхийн гэрч болж байгаа шүү бид нар. За тэгэхээр өнөө цагийн хит хөгжилтэй нийгэмд гэр бүл үүсэх хэсэг нь ингээд сонголт болсон. Ганц бие амьдрал нийгмийн тийм бичигдээгүй шин хэв норм болон тогтсож байгааг харж байна. Зарим өндөр хөгжилтэй улс орнуудад нийт өрхийн 40-оос дээш хувийг ганц бие хүмүүс бүрдүүлж байна. Аимшигтэй. Тий. Ганц бие өрх гэдэг чинь юу гэсэн үг? 10 хүний дөрөв нь ганц бие. Энэ тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Магадгүй зарим сонсогчд маань ганц бие өрх гэдэг ойлголтыг шууд ойлгохгүй ч магад. Тэгэхээр тайлбарлая л да. Ялангуяа хүүхэд багчуудын хувьд. Ганц бие өрх гэдэг нь нэг хүн бие даан гэр бүл үүсгэлгүйгээр оршин суугаад юм өрхийн бүцэг гэлээ да. Тэр хүн заавал гэрлээгүй халбгүй салсан байж болно, бэлэвсэн эсвэл хизээж гэрлээгүйч болно. Гол нь ганцаар амьдарч байгаа бол энэ ганц бие өрх гэдэгт орох юм. Гэр бүл гэдэг ойлголт хүн төрөлхтний хөгжлийн ихэнх үед болохоор хууль ёс суртахууны зохицуултгүй тэр сүргийн бүтцтэй нийгмээс үүсэж өгсөн. Анх хүмүүс хоорондын харилцаа нөхөн үрчгүй нь зүгээр л байгалийн зүн тулгуурсан тийм сүргийн амьдрал байсан бол хүн өөрөө нийгэм шиг хэрээр овгийн бүтц үүсэж улмаар цусан холбоо, ах дүүгийн хамаарал, өв залгамжлал, хариуцлага гэх мэт ойлголтууд шинээр бий болсон. Ийхүү овг нь өөрөө өрх нь гэр бүл гэсэн нийгмийн амьдралын улам нарийнсан зохион байгуулалтын хэлбэрүүд үүсэж эцэстээ бид нар өнөөдөр ойлгодог хууль ёсны ёс суртахуунтай хайр итгэл дээр тогтсон гэр бүл гэдэг тэр институт зуулан бий болсон байна. Харин түүхийн урт хугацааны туршид гэр бүл хэрхэн хөгжиж ирсэн хувьслын үйл явцыг хэдүүлээ одоо тавилан ярилцъя. За эхлээд хүй нэгдлийн үеийн гэр бүлийг ярэ. Гэр бүлийн анхны хэлбэр хүй нэгдлийн үеэс мэдээж эхэллээ. Энэ үед овг тэр одоо сүргэнтэй тухайн хүмүүс амьдралын үндсэн нийгмийн нэгж нь болж байсан. Тэгээ тэр нь болохоор гэр бүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Тэр овгоор амьдрах нь. Сүргийн хүрээнд бүхий л төрлийн бэлгийн харилцаа хүлэмжшүүлж байсан ч гэсэн сүргээс харин гадуурх юм харилцаа нь хатуу хэрэглэгддэг. Сүрэг дотор болохоор эн чинь те хооронд ингээд одоо элдв бэлгийн харилцаатай байсан гэсэн үг. Хүүхдийн ээж нь хэн болох нь тодорхой ч гэсэн харин эцэг нь хэн гэдэг нь мэддэхгүй бүр огт тэр тоодогчгүй нэ бараг тийм байсан. Ямар ч сан гэр бүл гэдэг нэг ихийн хүрээнд ингээд эн чинь нөгөө яг амтналаг маягаар яваад байна л да. Тийм байна. Ийм хэлбэрийн гэр бүлийг зарим судлаачид сүргийн гэр бүл гэж нэрлэдэг. Энэ хүн төрөлхтний түүхэнд хамгийн удаан оршин тогтносон гэр бүлийн хэлбэр юм. Тэгэхээр хүн өөрөө моногами юм биш ээ. Полигами. Анхныхын хэлбэр. Байгалийн заяасан өгдөл нь бид нэг хүнтэй гэр бүл уулна биш ээ. Тийм амьтад байдаг л да. Бид нар өөрөө цаанасаа полигами байсан. Тийм учраас энэ сүргийн гэр бүл ийм олон мянган жил явсан шалтгаан нь бас уулан тэрэ. Айн бүх байж чадчихээ. Их олон жил байсан биш үү. За ингээд магадгүй галыг нээсэн явдал нь энэхүү хэм маягийг төгсгсөн. Дараагийн шинэ хэлбэрийн эхлэлийг тавьж одоо нэг моногами болж хуурчаа гэсэн үг. Цаг хугацаа өнгөрхийн ирээр сүргийн гэр бүл задраад харьцангуй ингээ баг хүрээтэй бүлгүүд үүсч эхэлсэн. Эдгээр нь тодорхой нэг эмэгтэйг гол эхнэр гэж үзэх. Эсвэл тодорхой нэг эрэгтэйд бусдаас тийм давуу байр суурь
олох тэр хэлбэр рүү шилжээд гэр бүлийн илүү төвлөрсөн сонголтод суурилсан бүтцийн эхлэлийг тавьж эхэлж байгаа юм л да. Яг энэ үеэс тэгвэл одоо сүргийн тэргүүлэгч, толгойлогч гэдэг нэг юм албан тушаал гэх юм уу, нэг тийм юм байр суурь үүсч эхэлсэн байна тийм. Их нартай тий баг хатан гэдэг шиг нэг тиймэрхүү юмнууд одоо ингээд багвар үүсч эхэлж байна шүү дээ. Тийм байна. Бүдгэн ч гэсэн тиймэрхүү одоо зүйл үүсч эхэлж байсан юм шүү дээ тий. За ийм хүү нэгдлийн маш том одоо сүргээрээ нэг гэр бүл болж исэн ийм бүтцийн дараагийн хэлбэр нь юу вэ гэхэлэр цусан төрлийн гэр бүл ахна. Сүрэг маягийн гэр бүлийн дараагийн шатанд илүү зохион байгуулалттай, бүтэцтэй цусан төрлийн гэр бүл үүсч эхэлсэн гинэ. Энэ нь өмнөх үеийн өргөн хүрээтэй харьцуулахад харьцангуй жижиг хүрээнд хамаарах болсон бөгөөд гол онцлог нь нөгөө бэлгийн харилцаан зөвхөн нэг үеийн ижил түвшний хүмүүст одоо хязгаарлагдах зарчимд суурилж эхэлсэн гинэ. Цаг зав өнгөрхийн хэрээр нийгмийн ёс суртахууны ойлголт гүнзгийрч тодорхой хорой цэрүүд үүсэж эхэлсэн гинэ. Яг энэ үед нөгөө табу буюу хорой цэрүүд төгссөн байна. Одоо бид нар ингээд байгалийн зүнгөөрөө тэгж болохгүй, ингэж болохгүй гэдээ ингээд мэдрээд идэг зүйл дөнгөж энэ үед үүсчихсэн байна шүү дээ. Ямар табу буюу хорой цэрнүүд үүссэн бэ гэхээр охтуудыг өөрийн гэсэн өөрийнхөө аавын эхнэр болохыг хориглож эхэлсэн байна. Одоо бид нарт ийм юм ботход ингээд цаанаасаа хориглогддог шүү, бүр автоматар хориглогддог. Энэ үед л үүсэж байгаа юм шүү дээ. Дөнгөж табу энд үүссэн шүү дээ. За ээж нь болохоор хүүгийнхээ эхнэр болохыг хориглож байдаг. Бүр наад захын табунууд үүссэн шүү дээ. Харин харамсалтай нь энэ бол ээж аав охин ээж хүүгийн хоорондох одоо энэ сонио харьцааг хориглож чадсан хэрнээ энэ чинь бас л хөгжлийн явц. Харин ах дүү нарын хоорондын энэ харьцааг бол хориглож чадаагүй. Ах дүүс хоорондоо гэрлэх, үеэлүүд хоорондоо гэрлэх тий одоо ч байдаг зарим газар. Тийм зарим газар бол харамсалтай байгаад байна л да. Энэ үе яг тэр дүнгиж тэр хүрээд зогссон л гэсэн үг хана шүү дээ тий. За тэгээд сүрэг маягийн гэр бүл шиг урт удаан хугацаанд бол энэ одоо тогтнож чадаагүй бөгөөд нийгмийн хөгжлийн дараагийн шатанд айжмаар замхар шинэ хэлбэрийн гэр бүлийн тогтолцоонд суурь тавьсан гэж байна. Тий. Тэр шинэ үеийн гэр бүл гэдэг нь одоо эхийн эрхт эхэлж байгаа гэсэн үг л дээ. Одоо цомойт хоёр бол ингээд хүндрэлтний тэр гэр бүлийн түүхийг ингээд найшруулж штэ. За тэгэхээр цусан холбоог анх зөвхөн нэг эхээс төрсэн эсхээр нь тогтоож байсан бөгөөд тухайн үед хүүхдийн эцгийг нөгөө таних боломж их хомс байсан. Тэ. Тэг яг тэр нэг голч биш байсан баг. Үүнээс улбалаад хүүхдийн нөгөө удам гарал үүслийг эхээр нь дамжуулан тодорхойлдог. Улмаар өв хөрөнгө эрх мэдлийг охиндоо заламжлуулдаг тийм их хэрэгт ясны тогтолцоо хүндрэлтэн тийш орсон гэсэн үг. Тухайд эцгийг цусан төрөл гэж үздэггүй. Мөн эцгийн хайр инэрл нь угаасаа эхийн хайраас дутуу тэ тэр үед ер нь тиймэрхүү л байсан. За тэгээд ингээд эцгийн үүрэг тодорхой бос оролцоо бүдэг байдал нь эхийн эрхт яс бэхжих тэр нөхцөл болж байгаа. Үүнийг дагаад олон нөхөртэй байх тийм үзэгдэл гарч ирсэн. Полиандрия гэдэг тэ мөн тогтургүй богино хугацааны гэр бүл хамтын амьдралын хэлбэрүүд одоо энд дэлгэрч эхэлж байгаа юм л да. Эхийн эрхт ёсны оршин тогтнож байсныг илтгэх тод шинжүүд нь нөхөр нь эхнэрийнхэн эсвэл түүний эхийн гэрт амьдрах, эхнэрийн төрлийн ах дүү болох нах зах онцгой нөлөө бүхий байр суурь эзлэх, өв хөрөнгө зөвхөн эмэгтэй тэр шугамар дамжин өвлөгдөх, эмэгтэйчүүд нь нийгэмд илүү давмгай байр суурь эзлэх явдлыг. Том охин чухал юм байх нэ. Тий. Зарим амьтан бас тийм байдаг шүү дээ. Их хэрэгтэй ёстой амьтад байдаг шүү дээ. Одоо манай амьтад дотор тий. Амьтад дотор. Чи нэг ийм самжийг мэдэж нүг юун дээр гардаг, Мадагаскар хүүхэлдэйн дээр гардаг нэг урт сүлтэй нэг ийм ирээ нэг амьтан байт юм аа. Тий. Тэр чинь болохоор их хэрэгтэй ёстой юу юм. Нэг төрлийн лемүр тий. Лемүр тий. Тэд нар эхлээд хоолнд орохдоо заавал эмэгчингүүд нь заавал эхлээд тэгээд үлдэглийн эргчингүүд нэг нь гэдэн. Айлфан тэнд эмэн байдаг. Тэгээд тэр сүргийн дараагийн өдөр чинь тэр альфа эмэгчингийн охин заавал бит. Тэгэхээр иймэрхүү байсан гэсэн хүндрэлтэн бас ер нь. Тэгэхээр зарим тохиолдолд гэр бүл дэх харилцаа эрх мэдлийн бүтц нь төрлийн холбоос их давмгай байр суурьтай байсан байна шүү дээ. Иймээс эрх мэдэл бүхий нэгэн эмэгтэй өөр эмэгтэйгийн төрөөс хүүхдийг өөрийн хүүхэд мэд үзэх боломжтой байсан нь энэ тогтолцооны их өрнөц илрэл байна. Тэгэхээр Христийн шашин үүсгээс өмнөх түүхийн цаг хугацаанд ялангуяа эртний Египт, Перс эзэнт гүрэн зэрэг өндөр соёлын иржлээ усад эхийн эрхт ёсны уул мөр их хүчтэй ажиглагддаг. Энэ үеийг яг нийгмийн шилжилтийн үе гэж үзэх нь байгаа. Жишээлбэл эртний Египтэд эмэгтэйчүүд их өндөр эрх мэдэлтэй байсан. Зарим нь бүр фараоны судал заларч ирсэн ч байгаа. Үүний тод жишээ нь фараон
Хачепсут гэдэг. Түүний засаглал нь эхийн эрх тогтцооны илрэл гэж үзэгддэг. Мөн хаан удам угсаага эхийн талаас тооцсон тогтоох тохиолдож байсан. Гэр бүлийн тэгээд нэр хүнд өмч эзэмшилт эхийн талаас хүчтэй нөлөө үзүүлдэг байсан ба. Грекийн түүхч Геродот гэдэг байдаг да. Ер нь Египтийн талаар их бичсэн тийм. Персийн хаан 1-р Дайрыг гэдэг ба. Персийн хаан 1-р Дайрыгийн 2 дахь хатан Атосыг бүр ингээд тэр Геродот их хүндэтг үгүүлсэн байд. Атоси бол төрийн хэрэгт их шууд оролцдог, улс орны бодлогыг тодорхойлоход их чухал нөлөө үзүүлсэн хүчрэг эмэгтэй байсан гэж дүрсэлдэг. Персэд эмэгтэйчүүд өмч эзэмших, боловсрал эзэмших, гэрлэх, салах зэрэг олон эрхийг эдэлж байсан нь тухайн нийгмийн маш дэвшилт шин чанарыг харуулдаг. Тэгвэл үнэхээр дэвшилтэй сонсогдож байна тий. За ингэж жаад эцгийн эрхт ёс руу орно. Патриархтэй. Гэтэл ер нь манад бас эхийн эрхт ёс их хүчтэй байсан. Тэгээд уул мөрний хүчтэй үлдсэн бид нуус төвч уншихаар их мэдэгдэн шүү ер нь. Тийм тий. Их өндөр. Их өндөр. Байр суурьтай. Алангой ихийг уншихаар, өөлөн ихийг уншихаар тий. Одоо энэ дараагийн хаадыг сонгоход хүртэл хатад ямар байр суурьтай оролцоод байна тий. Тэгвэл нэг одоо тэнгэр дэвшигт чинь хатна тий. 5 жил тэр улсыг удирдлаа шүү дээ тий. Тэр нь бас нэг юм сонирхолтой судалгаа сонссон. Нөө Чингис хааны музей эрдэмтдтэй нэг хилцүүлэгт орсон чинь манай Монгол хаадын зураг нь одоо энэ портрэтүүдтэй ингээд зурулсан байгаа шүү дээ. Тэрүүн дээр ингээд дандаа юм хатнаа хүндэлсэн ийм хатантайгаа ийм ойрхон зайтай хүргүүд байдаг гэнэ. Тэр нь дэлхийн бусад хааны хүргүүдээс их өөр гинэ. Ямар гоё. Зэн үү? Тийм байна. За хоёулаа хамтраарч танилцуулаад нөгөө эцгийн эрхт ёсны талаар ярь. За маань нэвтрүүлгийн ивент тэтгчээр энэ Авандра гэдэг нэг гоё газар байгаамаа. Энэ ер нь ийм учраас хаанч хизээч эрчим хүчтэйгээ гэдэг нэг өөрөө байгаа юм л да. Тэгээд сэргийгдэх эрчим хүчний EcoFlow брэнд гэдэг. Тэрний яг альбаас нийтсэн битэрний Авандра компани гэдэг. За тэгэхээр EcoFlow брендийн түүхийг нэглээд ирээ. Энэ болохоор нэг 7 жилийн өмнө байгуулагдсан зөөврийн эрчим хүчний шийдлэр одоо тэргүүлэгч технологийн компани болсон 7 жилийн дотор ийм ундаг газар. Яг тэр чи ингээд сүлд нэг будааг шахчих хэмжээний ингээд зөөврийн эрчим хүч байлаа гэж бод. Ингээд зүгээр бариад явахад нэг будааг шахчих хэмжээд жижигхэн чимдаа шиг. Тэгэхээр чи бол ялангуяа маш их аялдаг хүн. Тэгэхээр чамд ийм юм байна гэж бодсон. Чи хизээч эрчим хүчээр тэр голын ирэг дээр загасчлаад явж байхдаа ч юм эсвэл хөдөө тэгээ уул хадаар явж байхдаа эрчим хүчтэй байна гэж гоё гоц. Наа чи надад шууд эрхчлөө гэдэг үг орж ирээд. Ерөөсөө л эрхчлээ. За нөгөөт нь тэгэнд за нэг 2-3 сая төгрөг ивэл яах вэ? Тэгэхээр амар гоё ингээд гоё бүтцтэй. Юм гэж хүнхээр гоё юм аа. Харин тий. Одоо харин технологийн дэвшлэгдэх чинь ийм сайхан болц тий. Одоо машинд зайзлахгүй нь шүү дээ. Зайзлахгүй нь. Дээр нэмээд би бүр долларын тэр бүмтэн л биш болвол аялж явахтай ч гэсэн мэйлэндээ хариулах тий. Нөгөө оффистойгоо холбогдох энэ төр гэх хэрэгцээ дандаа байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо чи нэг төрлийн аяллалын одоо бүр төрөл бий болчиход байна. Instagram аялал. Ер нь аялж байгаа хүмүүсийн дийлэнх нь одоо би хаана юу мэдрээд ямар гоё газарт байгаагаа хуваалцмаар байна. Тий. Тэгэхэд бол миний утас бас одоо зургийн аппарат хэрэгслүүд маань дандаа одоо батарейтай амьд баймаар байна. Тэр асуудлыг маш том асуудал гэж. Харин тий одоо хоёулаа чинь 100 гоё ингээд join me-гэр ингээд чинь нэг гоё аялал хийлээ гэж бодъё л да. Тэмчээнэ гоё нэвтрүүлгийг хийч мэрэн штэ яг тэр сэтгэлээрээ. Тэгэх юм бол зүгээр энэ EcoFlow-гийн сэрэг тэрчим хүчний энэ одоо юмыг авчихад л тий. Хоёулаа тэгэхэд нэг микрофон дээр бол гайгүй штэ. Очоор шууд сууж байгаа л хөдөө нэвтрүүлгийг хийчих واخгүй. Тий. Тэр нэмээд Монголын бүр хамгийн гоё бүр ингээд очиод бүр ингээд нулимс гармаар гой байгаль мэдээж тоггүй эрчим хүчгүй л тийм газар байж таарна гэсэн үг. Мэдээж. Тэгтэн энэ EcoFlow-гийн энийг хоёлаа тавиад нарны панелаа сайхан гаргаж өөрийг нь зэниглээд тэгээ сайхан юмнуудаа зоогоол энэ компьютер дээр зоогоо шууд. Энэ панелээр бүр зэнэглэгдэж тийм үү? Өө за. Үгүй энэ бүр цогц төгсөхгүй бүр. Үнэн гоё бүр. За тэгэхээр EcoFlow хурдан гол нь өөрийг маш хурдан зэнгэлдэг. Ямар гоё юм бэ те. Одоо энэ нэг технологийн дэвшлэгдэж ийм сайхан болсон. Тэгэхээр нарны чим үрчээр сайхан юу байх нь шүү дээ. Нар бол ингээд тусчил байж манайх чи яаж байгаа 360 нарлаг ус шүү дээ. Тийм 300 нартай юм чинь. Тэгэхээр энийг та бүхэн яг худалдаж амарсан гэж бол одоо үнэхээр аяллалын улирал эхэлж байна. Hobby Zone цэгийн мэн гэдэг эсвэл Shopee цэгийн мэнэр ч мороод та бүхэн EcoFlow гэдгийг хайгаад гараад ирнэ. Avandra компани. За эсвэл бүр юу яж болно шүү дээ. Энэ сая нээлттэй баг хийж штэ. Мишель Экспот. Little Venice гэдэг дэлгүүр байна.
Тэр бол ихтлүүр штэ. Ийм шинэ ихтлүүр нээлттэй ичлээ те. M1 барилгын B1 давхарт нь хобби зон гэдэг дэлгүүр багш. Эсвэл одоо Сурууга гэх центрийн нэг давхарт Авандра дэлгүүр 5 сард нээлттэй. Энэ нэвтрүүлгийг магадгүй 6 сард сонсон хүмүүс нээлттэй хийцэн байх юм шүү. Тэгэхээр утас нь 96 96 33 55 96 96 33 55. Та бүхэн Facebook дээр Avandra гэд бичээд хайгаад үзээрэй. Шууд гоё яг пэйж нь гараад ирдэг. Instagram дээр эсвэл Avandra доогор зураас LLC гэхээр бас гараад ирнэ. Тэнд яг бүтээгдэхүүн нь байна. Энэ бизнесийн эздийг бүр бодсон чинь бүр атгахчлаа гэдэг шиг. Ер нь ямар ч бизнес хүмүүсийн яг асуудлыг яаж шийдэж байгаа дээр л энэ бол одоо за батарей гэдэг бол Монголд үнэхээр том асуудал. Энэ ОГО гэдэг нэ. Энийг үнэхээр сонирхоод байгаа ч үзнэ машиныг хөргөж маллах гэж нэг бөөн ажил болж байна гэд. Энэ Авандрагийн би тэр яг хөргөжийн угаасаа сонирхсан. Хөргөж нь амар гоё. Ингээд авсаархан. Тэгс мөртлөө авсаарх мөртлөө их олон юм орж байгаа. Тэгээ өөртөө тэрийг яаж чад нэг гоё юм дүүргээд рекламдах юм аа. Шүс гоё чадах. За эцгийн хэрэгт яс. Бас яагаар дэрч вэ те. Эцгийн хэрэгт ясны хамгийн тод илэрлэл нь эмэгтэй хүнийг хулгайлан авч гэр бүл болдог явдал. Одоо ч зарим тийм хоцрог зорнууд байдаг шүү дээ. Ер нь Казахстан ч одоо байдаг шүү дээ. Хуулиар нь хоригдсан. Энэ хэлбэр айжмар халагдаж түүний оронд эхнэрийг худалдан авах хэлбэр дамгаалах баснаар эхнэр гэдэг хүн нөхрийн өмч болж хуурсан их гонигтай бас хэсэг байт энд. Хөгжлийн л явц. Яг нуус тавчанд бол яг нөгөө булаадаг л да. Богтолдог тий. Тэгээ богтолдог. Ер нь сүүн бэлэг өгч нь энэ худалдаа авч байгаа нэг хэлбэр юм шүү дээ. Харин тий. Тий. Одоо яг бид нар зүгээр сүү бэлэг өгдөг ч гэсэн яг энэ ч нөө юуны үлдэгдлэхээр худалдан авч байгаагийн үлдэгдэл. Гэтэ яг энэ зүгээр одоо л зүгээр гоё уламжлал болсон. Гэтэ яг үндсэн тэр юм шүү манайхан бас тий. Бүр нөгөө би бити нөгөө сүүн бэлэг өөр гэж юм биш шүү. Зүгээр үндсэн тийм. Гэвч эцгийн эрхт ясны бүрэлдэхүүн зөвхөн эдийн засгийн харилцаа биш. Нөгөө нүүдэл судал шилжилт хөдөлгөөн их хүчтэй нөлөөсөн ба. Эхнэр хүн өөрийг нь хамгаалах учиртай нөгөө ах トゥ нагас нарын ивэлээс холдож тэгж нүүц суснаар хүүхдүүдийн хамтаар нөхрийн мэдлэлд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр эцгийн эрхт яс улам бэгдсэн шалтгаан бас тэр. Энд чинь эмэгтэй хүн үр хүүхдээ хайж явахгүй. Эр хүн бол яг ингээд жоохон гачаа штэ ер нь. Яг тэ нэг амьтны зөмбөлгөлтэй бас. Тийм ээ тий. Гэтэл энэ өөрөө бүсгүй нэг өөрөө сулд оруулах чад. Тэнгүүд эр хүн улам хүчрэх болоод байгаа юм тийм. Тэ нөгөө энийг нь далимдуулж тэгэд үүний үр дүнд хүүхдүүд эцгийн талын удамд одоо хамаардаг болж. Хэрв эцгийг салбал хүүхдүүд эцгийн тал буюу авгын гэр бүлд үлдэх зохицуулт их түгээмэл болж ихсэн нөгөө түүхэнд. Эцгийн эрхт гэр бүл нь түүхэн цаг хугацаанд хамгийн доктортой институцэд хүлээмжшөрөгдсөн гэр бүлийн анхны хэлбэр болж. Гэсэн чи их эрхт ёсны эцгийн эрхт ёстой зөрчилдөж штэ энэ чинь. Ингээд тэмцэлцээр ирсэн. Энэ дэлхийн улс үндэстнүүдэд эцгийн эрхт тогтолцоо янз бүрийн хэлбэртэйгээр төлөвшөд нөлөөсөн ба. Товчхондоо эхнэр хүүхдүүдэд нөхрөөс үзүүлэх эрх мэдэл дарамт шахалтын хэмжээний их багаас хамааран тэгэхээр эцгийн эрхт ёс улс оронд өөр байдаг гэсэн үг. Тэр маах нөгөө энэ хоёрын зөрчилдөөнөөс ямар ч сан тэгж нуус тавчаан дээр одоо их томрон гардаг шиг их эрхт ёс ямар ч сан өөрийгөө бас нэг жоохон хүчтэй авч үлдэж чадсан бааз. Тэгжиж нөгөө монголчууд маань тэр ихийг те одоо хатныг хүндэтгэх эмэгтэй хүнийг хүндэтгэх их хүчтэй байдаг нь их эрхт ёс өөрсдөө овоо гайгүй сайн хадгалж авч чадсан. Гэтэл одоо ялангуяа исламын орнууд ч юм уу те их эрхт ёс ялч чадаагүй өөрсдийнх нь нөлөөг оруулж чадаагүй нь одоо юугаар харагддаг лээ те аим шигтэй тэр нүрээс гаргаж чадахгүй шүү дээ те хүчээр гэрлүүлэх юм бүр те тэгэхээр их сонирхолтой түүхээс те тийм байна. Эр хүний эрх мэдэл дээцэгт хүрсэн үед эцгийн эрхт ёс бүрэн утгаараа төлөвшин тогтож гэр бүлийн бүх гишүүд түүний мэдэлд ингээ багтчихжээ. Эцэг хүнийд мэдээж энэ хоёр зорилготой байсан. Өөрийн удмыг баттай тогтоох. Энэ чинь мэдээж байгалийн зөнгөөрөд ирчин. Мөн аж ахуйгаа үргэлжлүүлэх бэлэн ажиллах хүчийг олшруулах хүсэл. Энэ чинь хүүхдээр дамжуулж хийгээд штэ. Одоо зүгээр чи нэг одоо юу ялаа гэж бод. Нэг эдлэн газартай тий олон бизнестэй гэж бодвол энэ бизнесийг хэн авч явах вэ? Ажиллах хүч буюу чиний хүүхдүүд авч явах. Тийм шүү дээ. Тий. Монголчуудын тухайд одоо дайны цэрэг эрс төрүүлээд байна гэдэг шиг тий. За ингээд энэ хүслийг дагаад тэнгууд олон их нэртэй байх гэр бүлийн хэлбэр бий болчих. Яг бол нэг хатан маань ингээд тий төрөөд байхад
Тэнгүүд өөр олон хотын байвал илүү олон төрөн штэ. Ингээд олон их нэртэй үүсэл нь тэгэхээр энэчээс гаралтай байна. Олон ихнэр олон хүүхэд нь эдийн засгийн мэдээж ач холбогдолтой тооцогдож байна. Учир нь аж ахуй гэрчлэх бэлэн ажиллах хүчин одоо тэнд бий болж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ гэр бүлийн түүх бол их сонирхолтой юм тий. Сонирхолтой энэ эцгийн нэрээ бас нэг өөр нэг нийтлэл үүснээс санчлаа. Одоогийн нөгөө солонгосчууд төрөхгүй байгаа хүүхнүүд нь төрөх шийдвэр гаргахгүй байгаа чинь нөгөө бас энэ солонгост одоо ч гэсэн эцгийн эрхт ёс дэндүү хатуу хэлбэрээр байгаад байгаа гэдэгтэй холбоотой гэж үнсэн шүү. Тий. Одоо яг энэ алтан гişүүдийн нэвтрүүлэг маань лайваар явж байгаа шүү дээ. Дуканаас өрөө бичиж чинь дуканаас өрөөж манай одоо байнгын сонсогч үзэж тий. Тэгээд солонгост амьдардаг хүн шүү дээ. Тэгээд солонгост амьдардаг бүсгүй. Тэгээд яг ингэ бичиж коммент. Манай ажлаар дүүрэн ганц бие дүүч гарсан 50 хүрэх гэж байгаа бүсгүүчүүд байна. Усаас нь мөнгө төгрөг орон байран дээр нь туслая гэсэн ч хүнтэй суух сонирхолгүй гэж асуухаар ганцаараа амьдрах нь илүү жаргалтай байна гэж хариулдаг гинэ. Яг тэгэхээр өсөхдөө л аав нь гэж нэг юм дэндүү одоо эрх мэтэлтэй хүн ээжийг нь ингээл те нөгөө ээж нь хоол одоо юу гэдгийг гэр бүлээс л ингээд нэг юм аавынх нь харцыг харсан байдалтай тийм дүр зураг хараад өссөн эмэгтэн би яагаад ийм юм мэдлэх ёстой гэсэн байдлаар энэ нөхдүүдийг нөгөө гэр бүл болохгүй гэр бүл болооч хүүхд төрүүлэхгүй гэдэг юм шийдвэрт нөлөөлөд байгаа гэдэг юм уушсан юм байна. Сэний те харамсалтай тийм. За тэгээ дараагийн улс орнуудын жишээ гэвэл яг бүр эртний жишээ байгаа дээ л да Спарта. За. Эртний Гректэй холбоотой тий. За эцгийн эрхт ёс бүр нэлээд давсан гачсан гэмээр хэлбэрээр энэ улсад одоо хөгжижсэн гинэ. Эртний Спартад юу болдог байсан бэ гэхээр уг улс цэргийн бүтэцтэй хүчрхэг улсыг одоо байгуулж чадсан. Тэгэхээр Спарта гэр бүлийн холбоог зориуд сулруулахыг одоо бодлогоороо бүр журмаараа зохицуулчихдаг гэсэн. Гэр бүлийн холбоог. Тийм, гэр бүлийн холбоог. Ерөнхийдөө эр эмийн одоо харьцааг ерөнхийдөө ингэж нэг жоохон сулруулсан. Эр хүн бол байлдаал, дайтаал байж ах хэвээр. Тэрийг хамгаалаад ингээл байж ах хэвээр гинэ. Залуус нь гэрсний дараач цэргийн нийтийн байрнаас нүүх хэрэггүй. Нүүх ирэх байхгүй. Харин байж ах хэвээр байсан гинэ. За тэгээд эр нөхөр шөнөөр одоо нууцаар их нэртэйгээ уулзах одоо физиологийн хэрэгцээ хангах шаардлага гарвал одоо нууцаар шөнөөр гарч явдаг. Тийм амар улс. Харин тийм дэндүү одоо цэрэгжсэн гэх юм уу. Хуарангийн амьдралтай улс. Хуарангийн амьдралтай хуаран. Харин тийм. Гэхдээ эн чинь нөгөө биологийн хэрэгцээ учраас хуарангийн нөгөө хамгаалагчид энийг мэдсэн ч мэдээгүй юм шиг дүр эсгдэг. Одоо улаан цай хориод иж болохгүй бүр тийм байх нь шүү дээ. Тэгээ зөвхөн насанд хүрч ахмаг болсон хойноо л гэр бүлийн осууд хамтдаа амьдрах гал голомтой бадран жирийн айлын одоо амьдралыг эхлүүлэх боломжтой болдог гэсэн гинэ. Цэрэгцсэн энэ улсад гэр бүлийн үнэнч байдлыг туйлын чухалчлаад эхнэр эсвэл нөхрийн хэн нэгэн гэр бүлийн үнэнч байдлыг зөрчсөн тохиолдолд хуулиар маш хатуу одоо шийтгдэг байжээ гинэ. За дараагийн эцгийн эрхт ёсны одоо туйлшрлыг харуулсан бас нэг жишээ нь бол Афин улс. Мөн л эртний гэрэгтэй холбоотой тийм. Эртний Афинд гэр бүл бүхэлдээ эцгийн мэдэлд хамаардаг гэсэн. Ерөөсөө л эцэг одоо тэр гэр бүлийн бүх асуудлыг ганцаархнаа шийднэ. Гэрээ эзэн эхнэр хүүхэд боолуудаа бүгдийг нь одоо шийддэг. За түүний зөвшөөрлгүйгээр гэрт ширхэгч юм болохгүй. Эхнэр нь ч нөхрийнхөө олгосон хүрээнд л эрх чөлөөтэй байх боломжтой гинэ. Хэрв нөхөр эхнэрээ гэрээсээ явуулахыг хүсэх юм бол хэдхэн гэрч цуглуулаад мэдгчгэд хангалттай. Энэ нөхрийг явууллаа тэгээд дусаа. Тэр эрхт ёсны бүр туушрал шүү дээ. Энэ бол бүр гажиг одоо туушрал шүү дээ. Хүүхэд төрсөн ч гэсэн тэднийг өсгөж хүмүүжүүлэх хэсгээ эцэг өөрөө шийднэ. Эцэг хүсэх юм бол хүүхдээ гэр бүлээсээ хөөн гаргаж болно. Олон нийтийн өмнө мэдэгдээд үе хөрөнгөө өвлүүлэхгүй байх энэ төр гээд нэг хитэн гэрч цуглуулаад зарлцдаг гэсэн юм шүү дээ. Энэ чи одоо ч зарим газар байгаа. Харин тийм. Гэвч сонгодог утга зохиолын бүтээлүүдэд грек нөхрүүд нь эхнэр хүүхдээ инэрэнгүү халамжлан хайрладаг тухай одоо ийм дүрслэл илүү зөнхлөд байдаг нь. Энэ нь Афины гэр бүлийн амьдралд илүү зөөлөн хүмүүлэг харилцаа одоо оршиж байсныг харуулдаг. Энэ нөгөө нэг дээдлийнхаа энэ Спартагаа бодвол арай тэр цэрэгжилт эднэр нь арай зөөлөн хэлбэртэй байсан. Хүмүүлэг байсан гэж үздэг юм байна. За тэгээ эртний грек үеэс эхлэн гэрэлтийг бурхны өмнө үлдэж тангараг өргөдөг болгож нөгөө юу байсан эхэлсэн. Тэгээд энэ нь өөрөө сүүлдээ шашин машинаар дамжаад ингээд дэлхийд даяар болж хуурсан шүү дээ тий. За Ромд тэгвэл юу болж иваа гэдэг. Эртний Ромд эцгийн эрхт гэр бүлийн хууль тун хатуу дэг журамтай байж.
гэр бүлийн хүрээнд орж бүхий л зүйлсэд эцэг нь эзэн ноён буюу Херос байсан гэсэн үг. Түүний эрх мэдэл үнэмлэхгүй. Бүр туйлын хүчтэй байсан. Энэ эрх нь хуулийн хувьд болон эд зүйлийн аль нь ч яг адилхан үйлчилдэг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдч эд хөрөнгөнч эцгийн өмнө нэгэн ижил байр суурьтай. Энэ одоо юу гэдэг чинь манай хүү байлахад миний аяг хоёр нэг зиндаан гэсэн. А би бол өөрөө баг бурхан юм баха. Бүтээгч нь эзэн. Урамд ийм амьдсан бахан шүү дээ. Энэ хүү түүлийн ноёрхлыг эрт үед Манус буюу хүч засаг гэж нэрлэдэг байсан. Гэвч Ромын эрх мэдэл оргилдоо үрсэн манай эртний тэр 2 дугаар зуунд гэр бүлийн талаарх нийгмийн үзэл хандлага эрс өөрчлөгдсөн ба. Нийгмийн дунд эцэг хүний ноёрхол хайр халамж дээр суурсан байх ёстой шүү гэдэг үзэлд амгаалж эхэлсэн. Одоо ороогийн ирж эхэлж байна тийм. Хуульчид ч гэсэн энэ үзэлд нийцсэн зарчмуудыг босруулж эхэлсэн. Тэдний дундаас хамгийн алдартай нь эцгийн эрх мэдэл нь ширүүн догшин байдлаар бос. Харин энэрэнгүй сэтгэл бурханлаг ёс суртахуунд үндэслэх ёстой гэсэн үрээ гарч ирсэн. Энэ Ромын гэр бүлийн сэтгэлгээний бэлэгдэл болон одоо мөнхөрсөн ийм сайхан зүйл бий болсон. За, жүүдүүд яадаг вэ? За, эртний жүүд нийгмийн гэр бүлийн тогтолцоол хуучин гэрийн заасан байдаг. Тэгэд бурхан өөрийн дүрээр хүн төрөлхтний бүтээвэ. Эрэгтэй эмэгтэй хоёрыг бүтээж тэднийг өрөөв. Бурхан тэдэнд ингэж айлдав. Үржиж, олширч дэлхийг дүүргэрээ гэж. Эхлэл 1:27-28 дээр ингэж гардаг тийм үү? Энэ үзлээс шалтгаалаад тухайн үеийн одоо еврей нийгэмд хүүхдэд их онцгой ханддаг байсан. Хүүхдийг бурханы өрөөл гэж үздэг. Харин үр хүүхдгүй байх нь өөрөө тийм гутам шиг золгүй явдал гэж тооцогддог байна. Энэ нөгөө эдгээр чинь хуучин гэрээнд маш итгэн шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хүрээнд эцэг нь шашин шүтлгийг нь удирдахч болж байгаа. Гэр бүлийн зан заншил уламжлалыг хадгалагч нь болж хувирдаг. Харин жүүд гэр бүлийн одоо эхнэр нь бол нөхөртөө захирагдчих хүүхдүүдийн тэр хүмүүжил гэрийн ажлыг ер нь арыг нь даадаг. Анхандаа эмэгтэй хүн худалдаа арилжааны эд мэд үзэгдэж байсан ч гэсэн. Гэтэ тухайн үед нөхрийн өмч байсан байл л да. Энэ байдал нь Библийн тэр өмнөх үед илүү түгээмэл байсан бол та. Гэвч цаг хугацаа өнгөрөхөөр одоо нөгөө Библи чинь өөрөө яг энэ арт түмний сургаал болж хувирсан. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эрх мэдэл айжмаар өсч өмч хөрөнгийн харилцаанд бие даасан этгээд болж хувирсан ба. Ямар гоё юм бэ? Ямар аттай гэх юм бэ те энэ сургаал нь хүүхдийг бурхны өрөөл хэмээн үздэг байсан нь өнөөдрийн еврейчүүдийн одоо хүчирхэг байгаагийн одоо гол шалтгаан шүү дээ. Яг энд ийм ба. Гол нь жүүд гэр бүлийн нэг юм байдаг. Бид нэр 2000 жил их оронгүй байсан. Тэгсэн мөрчлөө яагаад өнөөдөр Израиль ус байгуулагч вэ гэдэг. Тэгэхээр угаасаа их сургаал дээр нь ингээд эдгээр чинь нөгөө хуучин гэрэндээ энэ Библиэд үнэхээр итгэж байгаа ард юм шүү дээ. Тэгэхээр эцэг нь өөрөө энэ гэр бүлийнхаа шашны тэргүүн гэж аз. Тэгэхээр хүүхдээ энэ нөгөө бурханд итгэх итгэлийг маш хүчтэйгээр олгоно. Гэхдээ заавал юу гарахгүй. Бичиг үсгээр. Тэнд хичнээн ядарсан, хичнээн гуйлгч юм байсан ч бичиг үсгтэй л байдаг байхгүй жүүдгэн. Заавал бичиг үсгтэй. Хэдэн мянган жил бичиг үсгтэй байсан. Хэдэн мянган жил бичиг үсгтэй. Тийм учраас хичнээн ингэ тэнүүчилж явсан ч гэсэн бичиг үсгтэй учраас тэнд нэг бичиг үсэггүй нэг феодлын заавал нарийн бичиг нь болдог байхгүй. Тий. Тэгэхэд тэд нар дандаа мөнгөтэй явдаг. Ингээд эрх мэдэл. Бичиг үсэг бол өөрөө эрх мэдэл. Мэдлэг бол өөрөө хүч шүү дээ. Тийм байна. Тэгэд тэгсэн ч гэсэн эдгээр өөртөө хаанаас явснаа бүгд мэдчихсэн. Сион гэдэг уулнаас бүгдээр явж байгаа шүү дээ. Сион бол жүүдийн үед бурхан халд бай. Тийм учраас сионизм энэ 2000 жил эдгээр их орноо мартахгүй яваад исэн. Бид нар тэднэрээр ингээд төсөөлөл л да. Монголчууд маань ингээд их орноос хөөгцөн гэж бод бид нар 3 сая л. Тэгээд твтэй оцсон. Гэтэ бид нар бурхан халдуунд хизээ нэг очиндоо гэдэгтэй энэ хүсэл эрмэлзэл бид нар бурхан алдуунд амьдарч байсан гэдэг энэ мөрөөдөл маань 2000 жилийн дараа биднийг бурхан алдуундаа буцаад их орноо мандуулахын нэг юу болчихгүй шалтгаан болсон. Туйлын тэгэхээр жүүдүүд ингэж их 2000 жил их оронгүй явжсэн мөртлөө хаач уусахгүй яг буцаад яаж нийлж чадлаа. Чадчих ш тий. Шалтгаан дээр нэмээд тий шашинтай байна. Үнэхээр супер. Энэ шашин бол ер нь бол 100 газараа бол бас хүмүүсийн маш том өөдлөх одоо шалтгаан болж штэ. Би нэг хэдэн жилийн өмнө еврей одоо гэр бүлтэй одоо өтчөөр ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд хүүтэйгээ миний хүү их алдартай. Тэгээд хүүтэйгээ би чамайг яриулъя гэд. Яриулсан чинь тэр нь
бүр дэлхийн Wimbledon те газрын теннисний бүр авраг залуусан. Тэгээ надад ингээ видео кол хийлгээд тэгээд миний хүү бүр үнэхээр ингээ инфлюенсерээ бүр тэдэн сая даагч магч би чамаа ингээ би Монгол хүнтэй ингээд гоё аялж байгаа гэсэн чинь Монгол хүчтэй чи ярьж үзмээр ингээд яриул. Тэгээ би тэр залуутай ярьчаад их гоё яриасан. Дараа нь оройн би хоолн дээр асуусан байхгүй. Чи хүүгээ яаж юм? Чи бүр өөрийн том брендтэй хүн биш үү? Чи хүүгээ яаж юм мундаг болгосон бэ гэсэн чинь надад нэг өгүүлбэр хэлсэн. Тэр нь бүр үнэхээр надад маш одоо нөлөө үзүүлсэн. Тэрний үгээр би хүүдээ цагаал зарцуулсан гэж хэлсэн. Миний хүү ингээд тенс даадаг боллоо. Тэгээ 2 настай болгосон цагаас ахуулаад би насанд хүртэл нь орой болгон 2 цаг хүүтэйгээ тенс тоглосон. Тий. Жууд гэр бүлийн тий нэг онцлог байт юм аа. Супер газ. Энэ нөгөө бурхныгаа ингэж ойлгох гэх тий бурхны одоо сургаалаа их тайлбарлахын тулд хоолны ширээний заавал ярилцдаг. Эхлээд за ингээд за хэдүүл библийн за эхлэл нэгийн одоо 27 хэдүүл ярилцъя гэдэг ч юм уу тий. Тэгэд нөгөөдүүл чи ингээд шууд цээжэр мэдэн штэ. Тэгэд чи яг энийг яг юу гэж бодож байна гэж баг багс нь хүүхдээр тэгж яриулдаг. А тийм үү аав нь болохоор ингэж боддог штэ гэдэг ч юм уу. Ингээд нөгөө энэ шашиндаа бас их үнэж байгаа нь өөрөө тэгэд их гоё зүйл болж хуурсан л да. Тэгээд тэг хүүдээ тэгэд цаг зарцуулж тий. Тэгээд нөгөө энэ Нобелийн шагналт нийт Нобелийн шагналтуудын тий 30% жүүдүүд байдаг. Тэгсэн мэт нийт дэлхийн хүн амын чинь 1% нь хүрэхгүй мөртлөө ягаад Нобелийн шагналт 30% байна? Яг тэгвэл энэ нөгөө босрлын систем нэг супер. Гэрүүл өнөөдрийн сэдв баггүй тий. Гэрүүл. Сайн шүү тий. Супер гоё. За ингэж явж байгаад дундад зунд орно. Одоо энэ жүүдүүдийн чинь энэ Библи гэдэг зүйл чинь одоо Европт бол христийн шишин болж хуурж байгаа штэ. А өөртөө бол христийг бол бурхны хүн энэ гэхгүй зүгээр нэг сайхан зүүнжил гэж бодож жүүдүүд чинь ер нь хуучин гэрээг л баримтлана. А христийн шишин бол хуучин гэрээс гадна бас одоо шинэ гэрээг бас барина. За тэгж чад дундад зүгэлж нөгөө христийн шашны боочлол эхэлж байгаа гэсэн үг л дээ. Нөгөө хитийдсэн хэтэрхээ. Энэ үед онцгой нэг ач холбогдолтой нэгэн өөрчлөлт гарсан. Сүмхийд анх удаа хүүсийн харилцаа гэрэлтийн үүргийг хоёр талын тэгш хэрэгтэй. Харилцан хүлээлцэх хариуцлах юм ойлгуулж гисэн явдал. Хувьсгал. Тий. Эхнэр нь зөвхөн нөхөртөө, нөхөр нь зөвхөн эхнэртэй харьяалах ёстой гэсэн суртал нь гэр бүлийн харилцааг улам хүн төвтэй сэтгэл зүйн илүү гүн холбоотой болгож. Энэ эртний нөгөө эцгийн эрхт патриархын тогтолцооны нэгдлийн захирах харилцаанаас ялгаатай шинэ үеийн хувийн амьдралын суурь болж байгаа. Тийм байна. Гэхдээ энэхүү хосын харилцан хүлээх онцгой хариуцлага үүрэг бүхий хаалттай хэлбэрийг орчин үеийн зарим шүүмжлэгчд хит хатуу эршлөөг боомсон гэж үздэг. Гэвч хичнээн эсэргүүцсэн ч гэсэн ганц их нартай салж болшгүй гэрэлтийн тогтолцоо нь өөрөөр тэр Европын иргэншлийн үнд суурийг тавьж соёлын хөгжлийн чиг хандлагыг бүхэлдэн тодорхойлсон гэдэгт бол хинч марахгүй. Энэ тогтолцоо нь хүнд өөрийгөө хязгаарлах, сахилах батаар өөрийгөө удирдах гүн гүнзгий шаардлага тавьчих юм л да. Үүний үр дүнд гэр бүлдэх хүүсийн харилцаа тэгш хэрэгтэй болж эрэгтэй эмэгтэй хоёр ижил төвшөнд орших нөхцөл бүрдэж байгаа. Эмэгтэйчүүдийн дотоод мөн чанар ч гэсэн энэ соёлын хүрээнд илүү тод илэрхийлэгдээд католик уламжлалт нөгөө онгон байдал, даруй төлөв байдал, төгс их хүний дүр зэрэг ёс суртахууны үзэл санаа төлөвшөж байгаа. Иймээс ч католик уламжлалтай улс орнууд гэр бүлийн амьдралын хязгаарлалтад феминист хөдөлгөөн харьцангуй бага эсрэгцэлтэй ханддаг нь юм санамсруу хэрэг биш. Бүр суураарай юм биш үү? Гэхдээ зүгээр бас сонсож байгаа хүмүүст хэлэхэд бид нар нөгөө 100% төгс сайхан гэж юм байхгүй ш зүгээр энэ түүх ярьж байгаа ш тий. Одоо энэ гэр бүл ч одоо яаж хэлбэрээ өнөөгийн хэлбэрийг олох гэж юу туулсан бэ гэдгийг л харлаа. Тэгэхгүй бол одоо яг ингээд салаагүй хүнийг бид нар бурхан мэд шүтэх юм бол ингээд гэр бүл салсан хүмүүсийг бид нар буруугаар жигшиж үзэх хандлага гарч магадгүй шүү дээ. Энэ чинь хүний амьдралд юу тохиолдох вэ? Тий. За дараагийнх нь болохоор цөм гэр бүлийн тухай хийж. За хоёул юу вэ? Join me-гийн талаар ярьж байгаа тэгээд. За манай join me. За өнөөдрийн миний онцлог аялал болохоор энэ Чүнчин Чиндүү Жужайгу гэдэг аялал гэж байна. Ахаал тэр. Чүнчин Чиндүү Жужайгу гэдэг аялал байгаа. Энэ хятадын нэлээд урагшаа байдаг эдийн засгийн хүчирхэг бүр үнэхээр супер том хотууд аялал. Тийм байна. Тий. За хятад энэ бид нар хятад гэдэг улсыг батхад ингээд туйлын уламжлал те ингээд юг одоо өвөө масаа хадгалсан улс байдаг штэ. А энэ аялалд явсан хүн бол хятад ч өвөө ямар сайн барьсан юм бэ? Нэмэх нь ямар супер хөгжөөвэ гэдгийг ингээд зэрэг мэдэрч болдог юм аялал байгаа. За энэ аяллаа гоё хайлайтууд нь гэх юм бол хамгийн одоо оргил хэсгүүд нь бол панда гэх тэр хөөрхөн амтныг харж гэн. Чиндүү.
За тэгээд тэр нөгөө бүр нөгөө бүхэл бүтэн ингээ уулыг ингээ сийлээд бурхан сэлцэн байдаг шүү дээ. Тий. Тэрийг харж байна. Тэр нь Лишаны агуу будтай гэдэг ийм газар байх нь байна. За тэгээд тэр Spirited Away гэдэг нөгөө Японы лаг бүр Нобел авсан гоё хүүхлийн кино шүү дээ. Тий, аниме гэдэг шүү дээ. Тэн дээр гардаг одоо хотын дүрслэл бол энэ яг Жүнчинээс санаа авсан. Харин тий би ер нь монголчуудынхаа энэ хятадаар их зугаалаасаа гэж бодд тийм аялаасаа гэж. Яагаад тэгэхээр нэгдүгээрт өөр улсууд руу явлаа гэж бод. Европч мөн хаашаа чинь тий ер нь бүр ингээд хаашаа ч явсан Монгол амар хол байхгүй. Юм нас их хааштай манайх. Тийм болохоор их зардал их өндөр гардаг. Гэтэл хурш маань бид нарт виз шаарддаггүй. Тэгээд зүгээр хилээр гараалвал ер нь энэ дотоодын нислэг их хямдхан. Тэг хятад гэдэг чинь тий ер нь хуршүүдэд дургу байх нь бол байдаг л үзэгдэл учраас нөгөө хөршөө үзээдгийг бол ойлгож байна. Гэхдээ үзэнгээд л бид нарт ер нь хинч хэрэггүй зүйл. Хятадын соёл ч өөрөө анхны соёл хэрэгжлүүдийн бас нэг Монголын ч гэсэн ер нь адилхан. Гэхдээ л энд чинь үзэж харах юм өстө түүлийн их маш баялаг. Бид хятадын гоё соёлоор явж нүд тайлж тэр гоё хоол амттай хоолыг нийтж тэр гоё гол мөрнийхэн тэр ус онгоцоор яваад хажуугаар тэр гоё байгалыг тэр эртний сайхан сүм дууныг үзэх ямар гоё илээ. Тэр ийм аялалд хүмүүсийг ер нь яваасаа гэж хүсэж байгаа. Яа тэгэхээр хятад биднэрт хамгийн гоё боломжтой хамгийн хямдхан хөрш мэн аахгүй. Тэгээд үзэх юм ихтэй байхгүй. Тэгтэл та бүхэн бодолтой Америк, Европчууд хятадыг үзэх ямар хүсдэг гэж даанч асар хол. Маш өндөр зардал гаргадаг учраас тэнд нэг мөнгөтэй хүмүүс нь л явж чадчих. Тэгэхэд бид нэг мөнгөтэй баян чиний биш байсан ч аялж болохгүй байх шүү дээ. Ялангуяа join me-гээр та бүр зээлээр аялж болно тий. Харин манай энэ одоо өнөөдөр яриад байгаа аялал гэхэд одоо зээлээр авах юм бол сард 250 мянган төгрөгөл төлөхөөр байгаа. Тэгээд сая Зандагийн хийснийг бас тодруулан хэлжмээр санагдлаа. Хятад улс бол одоо говьтой, цөлтэй, тропик, одоо жүнгэл, мөнгөлтэй юмтай. Байгалийн бүх одоо хэв маяг энд байна. Нэмэх нь 56 үндэстэнтэй улс шүү дээ. Тэн дотор нь одоо Монгол маань хүртэл байгаа тий. Соёлын ч одоо ийм ялгарл ихтэй, байгалийн ч үзмжийн ялгарл ихтэй ийм гоё ялсаж байна. Тийм би 3 жил юм юу байсан. Хятадын нэг 6-7 хотоор яг одоо яг чиний сайн нийлсэн хотуудын нэг нь хүртэл байгаа. 6-7 хотуудаар явсан байхгүй нэлээ урш явсан. Гайхалтай. Үнэхээр Перт тэнд чинь нөгөө тэр нөгөө 56 үндэстнүүдийн нэг ямар нэртэй лээ би бүр тэр үндэсний хувц цумцыг өмсөд зураг мураг авахснаад нэг зургууд их гоё шүү дээ. Тий. Ямар нэртэй лээ. За тэрийг дараа нь санахаарай. За тэгэхээр maaхан join me цэг юм гээд ороод янз бүрийн аялал байгаа. Тэгээд гоё сонирхоор нэг гоё зугаалмаар санагдтал авдаг швэн join me нэрээ. За гэр бүлийн яг хөгжлийнхөө явцад дайрч өнгөрсөн тэ хөгжлийн нэг хэлбэрийг үзүүлж исэн олон янзын гэр бүлийн одоо төрлүүдийн тухай ярьж байгаа манай нэвтрүүлэг. За одоо миний ярих гэдэг гэр бүл бол цөм гэр бүл гэдэг нэг юм гэр бүлийн хэлбэр ах юм аа. Аж үйлдвэрийн хувьсгал том мегаполис хотуудад бус харин арал улс Англид бий болсон нь хамтын сэтгэлгээнээс тис өөр зөвхөн материалын үн цэнийг үйлдвэрлэхэд чиглэсэн. Гэр бүлийн үнэт зүйлсээс илүүтэй эдийн засгийн одоо хүчин зүйл дамгаалах болж гинэ. За ийм нийгэмд олон үеийн хамаатан саднаар хүрээлэгдсэн уламжилт хөдөө аж ахуй өрхөөс илүүтэй жижиг бие даасан цомхон гэр бүл зохилох болсон гинэ. Энэ нь цөм гэр бүл хэмээх шинэ хэлбэрийг бий болгосон бөгөөд аж үйлдвэр хотжилтын амьдралд илүү зохицсон бүтээсэн байсан гэж. За цөм гэр бүл нь эхнэр нөхөр болон түүний хүүхдүүдээс бүрдэх бөгөөд тэд өөрийн гисэн тусдаа одоо байранд амьдардаг ийм хэлбэр ахна. Гэр орн нь олон нийтийн амьдралын төв биш болж зөвхөн оройн амралт, шөнийн хоноглох байр болж хувирсан гинэ. Өмнө нь гэр бүлийн тэргүүн хариуцдаг байсан хүүхдийн боловсрал, эрүүл мэндийн асуудлыг одоо төр нь хариуцах болсон. Үүний дунд эцгийн байр суурь үлэмж одоо буурж эхэлсэн. Харин эмэгтэйчүүд нь ажилчин ба эхнэр гэсэн хоёр давхар нийгмийн үүргийг гүйцэтгэж эхлэх болсноор ачаал нь улам нэмэгдэх хандлагатай болсон гинэ. Эмэгтэйчүүдийн ачаал нэмэгдэж байгаа юм тий. Одоо нийгэмд илүү байр суурь эзлээд эхэлсэн шүү дээ. Нөгөөтэйгөөр эртний грек, ромд язгууртын эрчүүд гэр бүлийн харилцаанд уягдаж тушигдахгүй байх хүсэл сонирхолтой биологийн хэрэгцээгээ боол эмэгтэйчүүд юм уу эмсийн хүрээлэнд хандан шийдвэрлэхийг үздэг байсан бол орчин цагт энэ хандлага хүүс нийгмийн давхарга үл харгалзан нийтлэг ажиллагдах болсон гинэ. Үүнд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тэр дундаа бэлгэвч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болно гэж. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хувьд гэрлэлт их хүн болгон тэдний эрх чөлөө,
бие даасан байдал карьерийг үгүй хийх саад мэтэр ойлгодож гисэн. За одоо энд чинь нөгөө нэг тий одоо дан ганц хүний өрх одоо үүсэх нөхцөл үр нь энд соёлж эхэлж байна да. Тий одооны үзэгдлийн үр нь. Тий дүнгэж одоо энэ энийг одоо буруутгах хэцүү тий. Яг л нэгэнд эрэгтэй эмэгтэй хүмүүс нэгэнд тэгш хэрэгтэй бол бүсгүүчүүд мань хүртэл нөгөө карьер хөмөр шүү дээ. карьер Нэг л удаа алдах амьдрал тий. Тэнгүүд өөрөө тий сайхан сургууль сурчаад нэг бас хүүхд гаргах чинь ер нь тэр хүний карьерийг бас нэлээ үгүйхийн үнэн шүү дээ. Ер нь эмэгтэйчүүд шилэн тацтай явдаг. Яг нэг хүүхэд гаргачаад буцаад ажил руугаа ороход яг зэрэгцээ явжсэн залуучуудаар 2-3 жилээр хоцорсон байдаг шүү ер нь. Тий. Тэгтэл яг үнэхээр бүр ялангуяа эрдмийн зэрэг мэрэг хамгаалагч хүмүүст бол тий ер нь бол хэцүү шүү дээ. Харин тий. Тэгэхээр энэ ч тэгвэл англиас эхэлчихэж байгаа юм тий ер нь. Тийм байна. Англиас эхэлчихэж байгаа юм байна л да. За тэгэл одоо ийм одоо олон карьерийг өгөө хийх саад мэтэр ойлгогдож эхэлсэн ба штэ. Гэр бүл гэдэг ойлголт нь. Гэтэл тэдний эмээ нарын үед бол энэ нь илүү харьцангуй эрхчлөөтэй амьдралын эхлэл байсан гэж бодохоор гэр бүл одоо гэр бүлийн орчин бол маш их өөрчлөгдөж байна гэсэн үг тийм. Хүүхэд төвтэй хандлаганд цөм гэр бүлийн орчид 20 дугаар зууны 2 дугаар хагас буюу дэлхийн дан, аж үйлдвэр, хотчил, боловсролын тэлэлттэй уялдан бий болж байсан. Гэсэн ч өнөөгийн нийгэмд хосуудын хоорондын харилцаа, тэгш хэрэг, харилцан хүндлэл зэрэг нь илүү чухал тооцогддог болсон гэж. Би нэг сонь жишээлхүү. Одоо би ингээд аялал жуулчлалын платформ эхэлж байна. Манайх сард одоо хэдэн аялал дүүргээд гаргадаг байх уу те. Манайх ч одоо харьцангуй олон байгууллагуудын энэ хөтөлбөрийг зардаг учраас бид нар дээр харьцангуй одоо их дата байдаг. За гонигтай ч гэмээр юм уу сонирхолтой тойлгүй. Манай аялал гэдэг энэ бүтээгдэхүүний одоо дүүргэлт одоо хэрэглэгчдийн худлаа ирсэн үнд 80 дэш үний эмэгтэйчүүд байдаг. Тийм үү? Ямар сони? Яг одоо энэ одоо үзэгдэл хэвгүй. Тийм үү? Гэр бүл тэгэхээр амар бага тий. Одоо мэдгүй би тэг гайхт энэ ирчүүд нь ажиж яад аялдаг. Ялангуяа бүр дотоод аялал дээр үлгэр харагддаг. Одоо ингээд одоо ялын амны ч байдаг юм эсвэл одоо завхны нэг үзэсгэлэнт газрын тий нэг гоё аяллаа дотоод аялал зарлагдаад 40 хүний ингээд дотоод аялал чинь ингээд 40 хүнээр дүүрнэ гэдэг одоо энэ мас аялал гэж болно ш тий. Одоо залуучууд ярьдаг 40 хүнтэй хүн бүртгэл эргээ харахад нэгэн залуу 39 октоо суучдаг ер нь бол. Ямар сони? Гэхдээ ямар сони гэж би одоо чинь ресторан паб бид нар орлоо гэж бодъё л да. За 10 ширээ ингээд дүүрсэн байлаа гэж бодоход ер нь 7-8 нь бүсгүүчүүд суучдаг ш. Манай Монголын нийгэм ерөөхдөө манай ирчүүд хайцсан юм. Харин манай ирчүүд би тэг ирчүүдээс асуудیں та нар манай ирчүүд хайчдсан юм бэ? Яагаад аялалд эсвэл үйлчлэгээний газруудаар дандаа эмэгтэйчүүд амгалаад байна гэхээр эмэгтэйчүүд нь илүү одоо өөрийгөө илэрхийлэх дуртай, нийгэм дуртай. А манай ирчүүд болохоор хоорондоо хүзэр тоглоод, эсвэл бильярд тоглоод, эсвэл нэг ганц нэг пив хоорондоо хувааж уугаал өөрийнхөө нийгмийн хэрэгцээг хангацдаг нэг тийм арай өөр хэлбэр сонгоод идэв юм болов. Тийм болов. Нэг ийм сонь таамаглал байна. Сони тий. Тий өнөөдөр яг гэр бүл гэдэг дээр нэлээд бас хамаатай юм кейс надад бас байд юм байна. Тийм ээ тий. За тэгэхээр ингээ орчин үеийн гэр бүлд тэгэхээр одоо хоёр тал хоёулаа ажил эрхэлдэг гэрийн ажлыг хамтдаа хуваалцах нь энгийн үзэгдэл боллоо тий. Тэгээд гэр бүл дарамт шахалт золиосгүй байх ёстой гэсэн хандлага улам бүр түгээмэл болж байгаа. Тэгэхээр дарамт шахалт золиосноос бас их татгалзаж байгаагийн нэг илэрл нь ганц бие амьдрал юм л да ярина. Тэр гэр бүл салж гисэн маад их өндөр байгаа нь бас л тэр нөгөө ганц бие байх тэр тэмүүлэл рүү эрэгтэй ч эмэгтэй ч бас явж байгааг нь илэр шүү дээ. Тэрнээс заавал нөгөө маагч бас ирчүүд их буруутгадаг. Би ч өөрөө тэрийг биеэр мэдэрчээсэн үнэв тэр нь энэ чинь заавал их тэрэндээ биш нэг хэрүүл уруул хийгээд эсвэл араар нь тавьчих салаад юм биш шүү дээ. Бас зүгээр л ярилцж байгаад бас гэр бүл хоёр тишээ болох тохиолдож байдаг юм тий. Ер нь одоо энийг зөв буруу гэж хэлэх нь зүйл юм да тий. Нэр их сонин зүйл одоо ингээд сонин нийгэмд бид нар одоо нэгэнд амьдрах гэж юм чинь юмыг зүгээр ойлгох нь л их чухал юм дөө. За цаамаа их баярлаа. За ингээд дэлхийгээр нэг тархан суусан илэгнэгт монголчуудаа шинжлэх ухаан тань мэдгүй од өндөр суугийн хамт олон бидний мэдгүй дэлхий гэдэг энэ нэвтрүүлгээрээ гэр бүл түүний энэ олон төрлүүдийг ярьлаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг хаанч хизээч эрчим хүчтэй гэдэг уриатай сэргээрт эрчим хүчний EcoFlow брэнд ивент тэтгэлээ мөн аялах боломжийг хүмүүр дөрөтэй Join Me цэгийн мөн ивент тэтгэлээ ивент тэтгэгч сомролтой баярлаа. Баярлаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандивснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.